ярих хүн болохоор John Nash Америкийн нэгдсэн улсын математикч. За гейм теоригоороо эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртдэг юм мундаг хүн байгаа. За тэгээд энэ хүн болохоор өөрөө шизофрен өвчтэй байсан. За тэгээд энэ хүний намтрыг харуулсан маш гоё кино байдаг. Энэ нь болохоор Beautiful Mind. За тэгээд энэ кинонд ер нь одоо шинж тэмдгүүдийг нь яаж харуулсан байдгийг нь ярангаа энэ талаар яриад явъя. За тэгээд энэ хүний хувьд болохоор 29 настайдаа ийм өвчтэй гэдгийг мэддэг. За тэгээд шизофрен өвчтэй хүмүүсийн прогнозыг харахаар эмэгтэй хүмүүд 20 дөнгөж гараад эрэгтэй хүмүүд 30 дөхөөд ер нь илэрдэг гэсэн прогноз байдаг юм билээ. Гэхдээ хүн болгоны хувьд энэ нь өөр. Тэгээд ерөнхийдөө эмэгтэй хүн одоо жишээ нөгөө ингээд жоохон амьдралд яг хүл тавьж эхлээд гэх юм уу, жоохон стресстэй эхлээд гэх юм уу, ачаалал авч эхэлдэг цагаас нь хойш нь тархин ачаалал аваад за тэгээд цааталт нь байсан зүйл нь сэтэрснээс болж ерөнхийдөө үүсдэг гэж одоо хэрвээ одоо тийм шизофрен өвчний нуугдмал зүйлээс бол тэр нь ингэж задарч ингэж энэ насны ер нь галзуу шинж тэмдгүүд нь илэрдэг гэж үздэг юм лээ. За тэгээд Beautiful Mind-ийн энэ кинонд шизофрен өвчний шинж тэмдгүүдийг эмийн side effect-ийг нь хүртэл маш гоё харуулдаг, бүгдийг нь тодорхой харуулдаг. Тэгээд кино эхлэхдээ болохоор John Nash Princeton-ийг сургууль оюутны амьдралаа эхэлж байгаагаар эхэлдэг. За тэгээд эхний хэсэг дээр болохоор антисошиал байгаа байдлыг хүмүүстэй ярьж чадахгүй байгаа байдлыг за ганцаараа байх туртай байгаа байдлыг харуулдаг. За энэ нь болохоор тархин дах mesocortical pathway гэж байдаг. За тэгээд түүний гол нейротрансмиттер дофамины хэмжээ багаснаас болж үүсдэг шинж тэмдэг. За тэгээд энэ сүрэг шинж тэмдгийг энэ хэсэг дээр харуулдаг. За тэгээд эрэг шинж тэмдгүүдийг бас маш тодорхой харуулдаг. За тэгээд өрөөний хамтрагч Чарльз гэдэг хүн байсан John Nash-ийн хувьд. За тэгээд их нэртэй хүртэл одоо өрөөнийхөө хамтрагчийн талаар ярьсан байдаг. Тэгээд энэ хүний дүүн хүртэл гарч ирдэг ерөнхийдөө амьдрал донд нь. Тэгээд ямар нэгэн асуудал гарангууд тэр Чарльз тэгээд Чарльзын дүү гэдэг нэг хоёр хүн ер нь бол амьдралд нь гарч ирээлээд гэсэн. Тэгээд тэр хүний хувьд бол найз нь байсан гэж хэлж болохоор гэтэл юу байсан бэ гэхээр киноны төгсгөлд өвчнөө мэдээд юу болдог вэ гэхээр энэ hallucination буюу огт бодит байгаагүй хоёр хүнийг John Nash мэдэрдэг буюу бодит юм шиг харж сонсож мэдэрдэг байсан гэсэн. Тэгээд их нэртэйгээ хүртэл гэрлэхдээ тэр нөгөө хий харагдаж байгаа хүнээсээ зөвлөгөө авч исэн гэсэн тийм хүртэл дүрслэл тийм яриа хүртэл байдаг юм билээ. За тэгээд энэ hallucination гэдэг шинж тэмдэг нь болохоор limbic хэсэг дээрх дофамины хэмжээ ихснээс болж за нөгөө хар тамхи одоо кокаин, хероин хэрэглэдэг хүмүүс ч гэсэн хий зүйл хар сонсдог гэдэг чинь энэ нь болохоор бас яг тэр хэсэг дээрх дофамины хэмжээ үүснээс болж үүсдэг. За ийм баа. Тэгээд delusion одоо delusion-ийн шинж тэмдгүүдийг харуулдаг. John Nash paranoid delusion. За энэс гадна болохоор grandiose delusion байсан гэдэг юм байна. Grandiose delusion гэдэг нь болохоор одоо хий төрөгдөд өөрийгөө маш чухал хүн гэж итгэх. За би л энэ зүйлийг чадна ч гэдэг юм уу нэг тийм хий юмд итгээд тэрийг ингэж одоо хит одоо ингэж нэг хий юмд итгэн гэсэн үг юм хийдэ. Тэгээд grandiose delusion нь яаж илэрсэн бэ гэхээр John Nash Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамд одоо өөрийгөө ажиллаж яах гэсэн тийм хий мемори үүсгэд тэрэндээ итгэждэг. За тэгээд Оросоос ирсэн алгоритмын кодыг тайлах хэрэгтэй гэдэг нэг тийм зүйлд төрөгдөд. Тэгээд тэр даалгавраа биелүүлэх гэж маш их судалгаа хийж байгаагаар кино дээр харагддаг. Тэгээд ийм шинж тэмдэг шизофрен хүмүүст илэрдэг гэдэг юм билээ. Одоо юу гэдэг нь жишээ нь одоо явж байгаа нэг би зогсооч чадах тийм хүч чадалтай гэдэг юм эсвэл одоо би бол хаа тий одоо юу гэдэг би бол хатан одоо би бол урд насндаа тийм хатан байсан эсвэл би хаан байсан энэ бүх асуудлыг би шийдэж чадна гэдэг тэр худлаа хүртэл бодит амьдралаа шал өөр хийгүү төрөгдсөн итгэлийг болохоор энэ grandiose delusion гэж нэрлэдэг. Өөрийгөө одоо супер павертай гэдэг итгэлийг хэлдэг юм байлаа. За тэгээд paranoid delusion-ыг бас гаргадаг. Paranoid delusion гэдэг нь болохоор нийт шизофрен өвчтөн хүмүүсийн маш хүнд шинж тэмдэг. Одоо юу гэдэг байнгын айдас хүйдэст байх, байнгын ямар нэг юмнаас зүгтах мэдрэмжийг авах, зүгтах ёстой гэсэн мэдрэмжийг
авах. Одоо байнга өөртөө адреналин ялгарч байгаа гэсэн үг. Fight and flight response тэр хүнд одоо байнга явж байгаа гэсэн үг. Тэгээд энэ John Nash гэдэг энэ хүний хувьд болохоор яаж гардгуу гэхээр Оросын тагнуул тэр хүний мөрдөөдөө амьдралд нь занал хийлээд байна гэдэг огт байхгүй хүнийг гаргаад ирсэн. Тэгээд тэрнээсээ айж болтож зугтаж байгаагаар гардаг. Тэгээд энэ хий төрөгцснөөс энэ найз хүчээсээ болоод ихнэр хүүхдээ хүртэл бэртээх одоо нэг санамсаргүй өөрөө хүсээгүй боловч бэртээж байгаа эсгүүд хүртэл гардаг. Тэгээд ийм шинж тэмдгүүдээс их илэрдэг. За тэгээд ийм параноид delusion-ээс болж шизофрен өвчтөй хүмүүс одоо нэг аллах ч юм уу гэмт хэрэгүүд ингээд үлдсэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд энийг болохоор кино дээр бас томноо харуулдаг. За тэгээд шизофрен өвчний хувьд эмчилгээ бол байхгүй. Одоогийн байгаа шинжлэх ухаанд бол бүрэн шизофрен өвчнийг эмчилгээ байхгүй. Гэхдээ шинж тэмдгүүдийн илрээд байгаа шинж тэмдгүүдийг нь дарж амьдралын юм маягийг нь сайжруулах бүрэн боломжтой. За тэгээд эмээ байнгух хэрэгтэй. Тэгээд энэ шинж тэмдгүүдийг дарахын тулд антипсихотик эмнүүдийг заавал хэрэглэх хэрэгтэй. За тэгээд энэ эмнүүдийн дундах нийтлэг side effect нь болохоор биеийн чадах потенциал буурах шинж тэмдэг илэрдэг. За тэгээд энийг кинон дээр гэр бүлийн хоёр хүний хувьд амьдралд нь ингээ асуудал гарч байгаагаар кинон дээр энэ side effect-ийг хүртэл харуулдаг юм киногаа. Тэгээд хэрвээ энэ киног өмнө нь юуса шинж тэмдгүүдийг нь анзаараагүй үзчихсэн бол үзээрэй. Хэрвээ үзэж байгаагүй бол таас үзээрэй. Тэгээд яагаад үзээрэй гэж байгаа юм бэ гэхээр хэрвээ би шизофрен өвчтэй байсан бол надад ямар хэцүү байх болоо гэдэг одоо төсөөллөөр үзээд ийм өвчтэй хүмүүсийг ойлгох гээд үзээсэй. Хэрвээ ийм хүмүүс байгаа бол ч юм уу те танай хамаатан төрөлсөд хэрвээ ийм хүмүүс байгаа бол муух биш энэ хүмүүсийг ойлгоод одоо нөгөө сэтгэл мэдрэлийн эмчтэн аваачаад эмчилгээний цаг тухайд нь эхлээсэй гэж зүгээр бодоод эмчилгээ хийсэн хэнийг нь хэрэгтэй байж магадгүй гэх.